За тэгэхээр миний гарт өнөөдөр Монгол улсын их хурлын гишүүн Ганбаатарт Эрдэнэс оюу толгой компаниас ирсэн юм альбан бичиг байна. Энэ чинь нөгөө ашиг авах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ногдлоо шиг бийж байхгүй байна. 37-нд бүхэн дуусаад ер нь бол одоо утга нь 37-оос хойш та нар яавал яа гэсэн утгатай байхгүй. За тийм одоо яг яавал гэдэг ашигтай байхгүй. За энэ бичиг тэгэхэд одоо Rio Tinto компаниас одоо энэ оюу толгой төслийн зардлыг харуулсан нэг бүрчлэн одоо тайлагнаж харуулсан ийм бичгийг авсарсан байна. За энэ дээр одоо нийт оюу толгойн төслөөс 70 тэрбум доллар олно. За Монгол улс 2051 он гэхэд 22 тэрбум долларын одоо өрөнд орох тооцоог ингээд нэг бүрчлэн явуулсан ба. За тэгээ энийг жирийн бид нар харахад бол одоо энэ олон тооноос үнэхээр ойлгоход хэцүү. Энэ одоо маш олон хуудас энэ материалуудыг явуулсан ба. Тэгэхээр бид нар одоо энэ болгон юуг одоо харуулж байгаа юм бэ гэдгийг одоо мэрэгжлийн математикч, эдийн засагчаас өнөөдөр тодруулахаар ингээд уулзж байна. Одоо өнгөрсөн хугацаанд 9.1 зөв энэгээр заа тийм 9.1 тэрбум долларын орлого олсон. Борлуулалт хийцэн байж байгаа. За зээл бол ерөнхийдөө энэ 17.3 тэрбум долларын зээл авах юм. За одоо өнөөдөр чинь зээлийн өр бол 11 тэрбум байгаа шүү дээ. 11 тэрбум. 11 орчим тэрбум. Тэгэхээр 17 одоо гаруй тэрбум долларын зээл. За хөрөнгө оруулалт гэдэг одоо бит хоёрын саяын 22 тэрбум гэдээ асуусан шүү дээ. Тэрний энэ 7-гийн 34% байхгүй юу? За. Тийм. Ер нь нийтдээ 7 тэрбум долларын хөрөнгө оруулах. Энэний 34% буюу одоо 2.7 ч өнөө тэр авийг монголчууд оруулна. Гэхдээ хүүтэй нөгөө талаасаа зээлж байгаа байхгүй юу? Тэрний явсараа 22 болно гэсэн санаа. Саяын ярьсан одоо борлуулалт чинь нөгөө ашигтай төсөл юм уу гэдэг чинь 68% нь борлуулалт байгаа байхгүй юу? 68 дээр энийг нөхөр чинь 77%. Тийм үү? Тэгээд 68 гэхээр тэгэхээр энэ нөгөө хөрөнгө оруулалт чинь 7%, зээл нь 17%. Тэгээд 100%. Ингээд ийм одоо мөнгө оруулах юм гэсэн. За буцаагаад мөнгөө яаж заах юм гэж. Яг тэнцэх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд за 36% нь үйлдвэрлэл борлуулалтын зардал гэдэг ингээд би энийг нэгтгэсэн. Энэ бол дотроо бас маш их олон зардал. Одоо дараа нь хэлнэ гэдэг. За Монгол улсын татвар одоо бидний чинь татвараар л одоо нэг орлого болоод байгаа гэж харж байгаа шүү дээ. Одоо 2 хэдэн тэрбум доллар гэдэг ирсэн байгаа тийм. Энэ тооцоон дээр болохоор зэрэг 3.6 тэрбумын л одоо яг хамнат болвол. Нөгөөх нь 4 хэдгээд 8.3 тэрбум долларын л ерөөсөө одоо 51 он хүртэл татвар авах юм. За тэрийгэ тооцохоор энэ 10% байхгүй юу? Одоо нийт энэ мөнгөний чинь тийм. Тэнгүүтээ зээлийн хүн төлөлт нь 16%, үндсэн зээл нь 17%. За тэгэхээр нөгөө өөрөөр баг 100% шахууд нөгөө хүүтэй зээл байхгүй юу? Тийм. Маш хүнд. Одоо нөгөө нийлмэл хүүгээр хоримтлуулж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэр зээлийг би дараа нь жоохон тэмцэх хэмжээний хүүг төлнө гэсэн үг тийм. Тийм ээ. За энэ капитал зардал гэдэг энэ бол нөгөө юу байхгүй юу? Бүтээн байгуулалтын зардал. Ил уурхай, далд уурхайг бүтээн байгуулсан зардал 21%. Нөгөө одоо бид нарыг харахад цэнхэр байшаа харагдаад идэг тийм. Мэдээж доороо зөндөө юм л тийм 21%. Өөрөөр хэлбэл нэг 22-3 тэрбум долларын бүтээн байгуулалт хийнэ гэж байгаа юм л да. Энэ 51 он хүртэл. Тэгэд хамгийн гол нь энд нэг ногооноор би ингэ бичсэн байна. Энд чинь нэг ашиг авах хэрэгтэй шүү дээ. Тэр ногдлоо шиг бийж байхгүй нойл. Монгол улсад зээл байхгүй. Зээлийн хүүг нойл гэж бодъё гэж байна. Тийм. Бид бол 50% бол хэмнэж болохоор юм харагдаад байна. Тэнд бол 50% одоо бараг зохиомл зардал. Тэгээд 50-50%-аар бид нарыг багасгачихж байгаа байхгүй юу? Тэр мэдээ зардал багасгахаар зээл авалт ч гэсэн 50%-аар багасгах ёстой шүү дээ ер нь. Тэгээ ингээд багасгаад яхаар яг үнээр дээр ногдол ашиг нь 53% гарч байгаа байхгүй юу? Зардлуудаа багасгах чадвар. Тийм чадвар. Өөрөөр хэлбэл 0 биш ээ эн чинь 53 одоо бараг нэг 60 тэрбумын ашигтай. Нөгөө мэдээч шүү дээ ер нь яаж бодсон алт зэс гарч байгаа юм чинь тэр чинь дэлхий дээр хамгийн өндөр нөгөө нэг үнэтэй металл одоо юу гэдэг вэ? Эрдэнэс шүү дээ. Тэр чинь хизээч нөгөө хаанч тэгж илбүү байдаггүй тийм юм нэг дор үйлдвэрлэж байгаа юм нүүр сухаад байгаа газар хүртэл ашигтай шүү дээ. Тэгээд орчин үеийн уурхай энэ чинь нөгөө хамгийн амар технологи гэж яриад байгаа тийм хамгийн мундаг технологи. Тэгэхээр энэ 53% ашигыг бид нар 34% авахд чинь энийг за ойролцоогоор 20 тэрбумын доллар. Ахаад нөгөө энэ 10 дээрээ тий 10 хэд байгаа шүү дээ чинь нэмээд авах татвар дээр тий ингээд баг 30 гэдэг чинь нөгөө яг 34% дээрээ барихаар шахуу юм харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм одоо жишээ нь грэмэрээ өөрчлөх гээд яаж байгаа одоо ийм болгол
одоо болдгсон болов гэж зүгээр бодож байна л да тийм. Ер нь бол ийм юм байх ёстой л байсан юм шиг үлээ анханасаа. Хамгийн түрүү одоо энэ үр ашиггүй зардлуудыг л багасгаж. Яг үнэ ерөнхийдөө тэгэн тэгээд тэр зээлийн асуудал байна. Ийм л юмнууд байгаад байгаа байхгүй юу. Санхүүгийн зардал гэдэг энэ яг өөрөх нь юм дээр байж байгаа. Санхүүгийн зардал гэдэг нэг том зардал бий л дээ. Одоо ингээд борлуулсан дүн тэгээ зардал одоо өртгөө хасаад ингээд дараа нь зардлуудаа хасдаг шүү дээ. Тэгээ ашиг гарна шүү дээ. Ямар ч бизнес. Тэгэхэд санхүүгийн зардлын 75% хүртэл бусд хүүгийн зардал гэж байж байгаа байхгүй. Холбоотой талын зээлийн зардал гэж байгаа байхгүй. Холбоотой тал гэдэг нь нөгөө Rio Tinto Turquoise хэлтэй. Тэр компаниудын нөгөө зээлийн хүүгийн зардал нь юм байна. Тэгээ зээлийн хүү байхгүйсэн бол зардал нь ийм л жижигхэн болж байгаа. Санхүүгийн зардлынхаа 75%-ийг дээр нь одоо ингээд бас өшөөний одоо зардал сонирхуулахад энэ бол ерөнхий удирдлагын зардал гэдэг байж байгаа юм л да. Ингээд маш олон хуулаа. Тэнгүүт энэ ингээд жоохон гаргацсан 22 21 гэдэг шүү дээ. Эдрийг харъя л да. Энэ 21 нь холбоотой талуудын удирдлагын үйлчлэгээний төлбөр гэж. Нөгөө менежментийн зардал байхгүй юу? Менежментийн төр. Тэр менежмент бас юу ч. Менежмент дээр ахаад мэдээлэл зөвлөх болон бусд мэргэжлийн үйлчлэгээний зардал гэж. Наадах ч одоо тэр менежментийн зардал биш юм уу дахиад? Биш энэ ахаад өшөө энэ чинь маш том үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Бараг одоо ингээд уг нь бол ийм байхгүй юу? Нэг бид нар чинь нэг юм хийхдээ нэг удаа л энийг ингэж хийгэрэй гэдэг зөвлөгөө авах хэрэгтэй. Тэд нар бол алхам тутам. Одоо энийг нөгөө юмаа зөөж байгаа энийг ийш нь тавихад зөвлөх үйлчлэгээний зардал энийг ер нь бол бүх гүйлхэн дээр тэр нөгөө юу н орцсон байгаа байхгүй зөвлөх. Тэгээ бусад зардал гэдэг энэ одоо энийг бол одоо бас мэдээж хэрэг одоо нөгөө ажиллаж байгаа ажлын хэсэг бол энэ яг юу юм бэ? Тий, ер нь эдний мөн чанарыг таних хэрэгтэй л дээ. Энэ ажлагчдын зардал гэж энэ нөгөө цалин байж шүү дээ. Тийм байна. Тий, тэгвэл энэ цалин чинь зөвхөн Монгол ажлагчдаг биш. Энэ тал хувийн ахаад нөгөө менежерүүдийн зардал байж байгаа. Нөгөө удирдлагын захирал. Нөгөө өндөр цалинтай. Тий, одоо манайхны хөрхий тэр 10 хэдэн мянган хүн бол нэг энэ хэсгийг л авч байгаа л. Одоо компани энэ орлогч юм. Ер нь энэ чинь асар том юм явагдаж байгаа учраас ингээ харахад 1 2 зүгээр энийг товчилж үзүүлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энийг ахаал бид нар одоо задлж үзэхээс өөр арга байна. Энэ бусад зардал гэдэг нь бус тийм юу үл ойлгох мэдэхгүй одоогор. Тэгээ бус зардал гэсэн дотор энийг яг тэгэхээр ахаад бус зардал харахгүй өндөр юм байна. Манай нөгөө татвар шүү дээ. Одоо бидний авж байгаа одоо ч гэсэн авж байгаа татвар бол энэ хэмжээлтэй. Энэ дээгүүр байгаа энэ шар нь болохоор нөгөө амнат гэдэг тий ашигт нөлөөний нөөц татвар биш шүү дээ. Одоо цорын ганц нэг юу ч гэх юм. Ерөөсөө бид нар хувиа авч байгаа л гэсэн. Баялагийнхаа хувийг ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр гэж байгаа. Төлбөр бүр татварч биш юм чинь нөгөө. Тий. Энэ 5%. Одоо нэг эсвэл баг одоо нөгөө ноогдол ашигч нь л баг энэ. Яг одоогийн байдлаар мөнгөн хэлбэрээрээ бол гарч байгаа зардлууд нь энэ байхгүй яг компани. Тэнгүүт би нэг нөгөө доош нь бол нөгөө талын. За тэр цэнхрэн зээл гинэ. Цэнхрэн зүгээр бос татварууд манай нөгөө нөөд тий одоо хүн амын орлого энэ төр гэж. За цэнхрэн тийм татвар ингээ манай татвар юм байх. Харин ашиг. Бид нар зөвхөн зээлийн хүүнд биш тий. Хөө энэ ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр чинь аваа ингэж явж ирсэн. Ягаад тэр энэ яг нөгөө гаргах хэмжээ буурчиж байгаа байхгүй. Ерөөсөө эн чинь 37 он гэдэг нөгөө нэг манай нэг одоо Эрдэнэс Монголын захирал их хурл дээр хэлжсэн шүү дээ. 37 оноос хойш ногдол шиг хүртнэ гэж тий. 37 он гингүүт эднэр хувь нийлүүлэгчдийн зээл байхгүй болох байхгүй. Хувь нийлүүлэгчдийн зээл гэж байхгүй. 30 он гэхэд нөгөө 3 дахь талынхаа зээлийг одоо 3 дахь тал буюу төслийн санхүүжилт гэж ярьж байгаа шүү нөгөө 15 банк 20 банк гэж яриад байдаг. Тэр бол тэр зээлээ эхлээд төлөх байхгүй. За. Тий заавал эхлээд төлнө одоо. Тэгжээд тэр бол нөгөө хувь нийлүүлэгчдийн зээл чинь хүлээл байгаад байна. Төлж болохгүй. Тэнгүүд хийд юм баахан хөө их ашигтай шүү. Зээлдэгч талд яг үнэн шүү. Ингээд 37-нд бүх юм дуусаад ер нь бол одоо утга нь 37-оос хойш та нар яавал яа л гэсэн утгатай байхгүй. За тийм. Тэнгүүд энэ татварууд чинь буураад ингээд. Ерөнхийдөө бол бид нар одоо 37 он гэдэг чи одоогоос 16 жилийн дараа шүү дээ. Юу болохыг бол хэлэхэд хэцүү шүү дээ. Мэдэхгүй тийм. Тэгэхээр за тэгээд энэ доош явсан. Энэ бол нөгөө зээлийн төлөв. Зөвхөн зээлийн төлөвт шүү. Нөгөө олон зардлыг би нэмээг байгаа. Тэгэхээр энэ нөгөө бэлэн мөнгөөр дутагдаад Монгол улсад төлж байгаа татвар амнат бүр түүнээс хэд дахин өндөр юм. Тэгнэл гэсэн үг тийм. Ер нь энэ далд уурхаа одоо яг энэ бас энийг бол энэтэй харьцуулах хэрэгтэй юм шиг. Тэгээ энэ хамгийн оргил үе нь 2027 он байна. Тийм энийг энэтэй харьцуулах их зүгээр байна. Энэ нөгөө гарах баялаг нь багхгүй. Эднэрийн нөгөө яг өөрсдийнх нь за оюутлахад төслөөс гарах
баялаг нь өөрсдийнх нь 14 оны техникийн нөгөө тээзүүдээр нь байгаа л тээзүүлэх хичээл та тийм. Тэрэн дээр тэнгуут энэ ингээд доошо энэ манай юу их гарах тусам л эдгээр чинь нөгөө зээлийнхээ хөв бэлэн мөнгөөр нь аваад байгаа байхгүй юу. Одоо гол нь энэ чинь нөгөө кэш флоу буюу бэлэн мөнгөний урсгалаар дутагтаад байна гэдэг ингээд тэгээ энэ ийм их мөнгө авсан чинь дутагтангууд дахид зээл аваад ингээд юм хэмэгтэй яваад байгаа жишээ таа. Тэгэхээр энийг л ерөөсө зээлийн хөв болон нөгөө зардалтаа л энэ ч одоо нөгөө энэ цагаан цэнхэр нь хөөгөө норт буюу далд уурхайн баялаг шүү дээ. Далд уурхайн баялаг маш их нөгөө алт зэсээр баян маш өндөр гарах үедээ тий. Одоо нөгөө шорооны хэмжээ бол адилхан заяа. Баяжмал баяжмал дотор байгаа агуулмж нь нэг гэсэн. Одоо маш оргил үедээ энэ харуулж байна тийм үү? Одоо энэ оргил үе нь хэдэн он? Энэ хэдээс хэдэн он? Энэ одоо өнөөгийн 21 он. За 21 он улаан тий. За тэгээ дараагийн 37 он гэж ингэж дуусчих. Яг л нөгөө энэ маш өндөр одоо хэмжээгээр тий нөгөө зээлэж хүүлэхэ болно. Зээлмэл мөнгө оруулахаа болно. Тэгээ энэ нөгөө энэс цаашаал та нар одоо манай үр хөөхтүүд энэс цааш эднэр дээр л яах юм шиг л шүү дээ. Ер нь л эдрийн тооцоогоор бол яг ийм өгчөөд байгаа юм л да. Одоо тэр оргил үе дээр л тэр хамаг зээлийн хүү нөгөө техник сууг тий. Одоо энд ч за энэ бол нөгөө зөвхөн манайхтай харьцуулсан. Яг одоо зээлээ хүүлж авах нь энэ юм байна. За одоо ингэж л харагдах ба 21 он хүрч ийм болсон. Энэ 9 оноос хойш ер нь хүүлсэн л дээ. За 9 оноос хойш энэ цэнхэр нь үндсэн зээл баггүй юу? За үндсэн зээл. Түрүүн битээр ярьсан шүү дээ 17% зээл 16% хүүг гэж. Тэгээ энэ улааны талбай энэ цэнхрийн талбайгаар адилхан баг. Энд дээр харахад цэнхэр нь их юм шиг бол. Ингээ тэгэхээр энэ улааны хүү баггүй юу? Тооцсон. Хүүгийнх нь одоо үлдэгдэл гэсэн үг л дээ. Тэг ингээд 15 он хүртэл ингэж үндсэн зээл жагаад тий. цэнхэр нь үндсэн зээл. Цэнхэр үндсэн зээл. 15 онд ч яг нөгөө далд урах нөгөө дубай гэж яриад идэг. Тэргээр чи нэг удаа бүх хүү мүү ерөнхийдөө алга болсон байхгүй юу? За тийм. Тэгээ үндсэн зээл бас. Тэгээ ахаа хүүлээд эхэлж байгаа юм. Тэгээ ингээд хүүлж авсаргаал ингээл хамгийн 37 гэт хүүгээ төлөөл зээлээ төлөөл дуусах байхгүй юу? Тэгэхээр чи наадах чинь ингээд тэр энд одоо тухайлбал үлдэгдэл ингээд багасж штэ. Тэгэхэд хүү нэмэгдээд явцсан юм тий. Тий яг хуу энэ бол нөгөө ийм байгаа. Энд чинь яг тооцоогоор нөгөө лайбер нэмхэн 6.5-аар л тооцсон шүү дээ. Тэгэл яг тооцоогоор гарцсан. Тэр лайбер бас их аюултай. Тэрвэл лайбер өсөх юм бол за тэгээд одоо өстө юу хэлэх юм гэдэггүй дуусна л гэсэн. Би лайбрыг бол одоо юм хийлж мэдэхгүй шүү дээ. Би зүгээр ганц ахаад нэг хараад байна. Энэ лайбрын хэмжээ байхгүй түүхэн хэмжээ. 90 он хавцаа байна тийм үү? Энэ 2005 онд ингээд ийм бүр 5 6 ших болж исэн бод. 80 90 онд бүр 7 байсан байхгүй. Тэгэхээр лайбр дээр нэмэх нь 6.5 гэдэг нь одоо 0 хэд байхгүй юу? 20 он 0. Энэ үед бас их өссөн. Тэгэхээр 6.5 дээр энэ 3 болцсон бод 3 нэмэхээр 9.5% хүүтэй зээл болчихно. Одоо энэ 0 тэгэхээр нэг 7 арай хүрэхгүй ч юм уу зээл болчихно тий. Тэгэхээр энийг бол бид нар чинь эн чинь тухайн одоо бидний эдийн засаг шалтгааллахгүй байхгүй. Тийм учраас хэрвээ энэ лайбр дээр өөрчлөлт орвол энэ юунд ингээд баг зэргийн өөрчлөлт орно. Баг зэргийн чинь мэдээж Монголд эсвэл ашиггүй. Гэхдээ ер нь бид нар энэ зээл байх юм уу гэдгийг ярих хэрэгтэй. Ерөөсөө ингэж нөгөө нэг яг хөө энийг зүгээр хувь нийлүүлэгчдийн гэрээ нөгөө гэрээнүүд байдаг шүү дээ. Тэр гэрээний одоо шинжилснээр нь бол 8.1 дээр байгаа л да. Тэр гэрээн дээр нөгөө авчид хийцэн байгаа. Тэр гэрээг нь бид нар чинь 13 онд л нэг олж үзэж байгаа. Тэр бүр албан ёсны нууц байгаад анхнаасаа эхнээс нь нууц гэдэг бүр ингээ нууцалцсан. Тэгээд тэр хооронд ингээд одоо өөрөөр хэлбэл бид нар 13 онд олж үзэхэд ийм хэмжээний зээл гарт одоо үүссэн байсан л байгаа байхгүй. Тийм байна. Тийм хүү үүссэн. Биднийг мэдэхгүй харна. Тэгээ энэ цэнхэр чи ягаад өндөр байгаад байна вэ гэхээр зэрэг энэ чи нөгөө зардлаа авчаа санхүүжүүлэхийн тулд түрүүн ярьсан шүү дээ. Маш их олон өндөр. Энэ ч уг нь юм намхан л байх шүү дээ. Энэ тал би бол 50% тайрч хийх гэдэг шүү. Энэ улааныг тэр чигтэн тайрч хээ энийг 50% тайрч хийхээр манай нуудлах шиг гарч ирээд байгаа байхгүй. Гэхдээ яг мэдээ зээл авахгүй бизнес гэж бол байхгүй. Гэхдээ тэр нь нөгөө нэг ямар нэгэн шууд хар үгээр хэлэх юм бол хамжаарахтай л байна шүү дээ. Тийм. Энэ чинь нэг ашиг авах хэрэгтэй шүү дээ. Тэр ногдлоо шиг нь бийч байхгүй. 37-нд бүхэн дуусаад ер нь бол одоо 37-оос хойш та нар яавал яа л гэсэн утгатай байхгүй. За тийм одоо яг яавал гэдэг ашигтай байхгүй. Зөв байсан бол гэд бодохгүй. Зөв байсан бол өөрөөр хэлбэл ингэж байгаа юм.
нөгөө Дубайн гэрээг За. зөвшөөрөөгүй байсан бол гэж Аа, Дубайн гэрээг хийгээгүй байсан бол гэж тийм. За. Тэгэхээр энэ дээр би энэ ногооноор нь зарай тод бах тийм. Энэ л дээ Дубайн гэрээг хийгээгүйсэн хин 15. За. Энд л байх байсан байхгүй энд. За. Энд тийм. Тэнгүүт одоо энэ нөгөө оюу толгой компани ч өөрөө манай Монгол улсын аж ахуй нэгж шүү дээ тийм. Тэгэхээр тайлан майлангаа гаргаад тэнгүүт энэ ашиг нь ингээд ийм одоо нойлоос доош тэгээс доош хасах байгаад байгаа байхгүй юу? Маш их хасах юутай. Ерөөсөө ямар ч ашиг байхгүй компани. Тэр ашигаас бид нэр 34 авах гээд хүлээгээд шүү дээ тийм. А тэнгүүт хэрвээ тэгээд энэ бас багасаад ирсэн мөгөд тийм ээ. өөрөө ирэхгүй нөгөө нэг зээлмэл авахаа болоод борлуулалт хийгээд эхлэнгүүт өрөө дараад ингээд сайжраад эхэлсэн байхгүй компани. Дубайн гэрээг байгуулахаас өмнө. Тэгээ хэрвээ зээлмэл байхгүйсэн бол бүр ингээд 13 оноос бид нар ингээд 13 онд ашигтай гараад 14 онд ийм ашигтай гараад энэ ч хамгийн өндөр борлуулалт явуулж ирсэн үе байхгүй. 15 онд ашигтай гараад 16-д иймэрхүү ингээд ашигаа хүртээд эхлэх ёстой байсан байгаа юм л та тийм. Тэнгүүд за ингээд бүр аваачаад Дубайгаар ахаад нөгөө нэг зээл аваад нөгөө зээл авахар санхүүгийн зардлыг түрүүн би үзүүлж тал их болоод ашиггүй бол авчиж байгаа. Тийм байна. Нөгөө бидний авах гэдсэн. Тэгэхээр би энийг ингэж байгаа байхгүй. Тэдний тэр муу зээл аймаар их зардал мардлыг юу ч асаагүй ш. За тэр чигээрээ байж яршиг. Тэгэхэд л ингээ ашигтай гарч ирээд байгаа. Тэр чи аргагүй ш. Алт мөнгө зээсэн юм чинь тий. Тэгэхээр тэгэнгүүт яаж ашиггүй болох вэ? Тэгээд ингээд нөгөө мөнгө оруулж байгаа л 37 он гэхэд ингээд одоо ийм л тооцоо хичээл байж юм л та. Тийм Rio Tinto ч нөгөө 66% компани 50.8% эзэмшдэг байхгүй. Тэнгүүтээ энэ гарч байгаа баялагын шууд 33.5% манай хуваа гэдэг ингээд авчт юм байна. Тэ хэл давангууд. За. Гэж л ойлгож байгаа. Зүгээр яг ер нь бол шууд Rio Tinto share гэдэг ингээд авчиж байгаа байхгүй. 16 онд иймийг авсан, 17 онд иймийг. Тэгээ Rio Tinto-гийнхаа тайлан дээр ингээд гаргачихж байгаа байхгүй өөрөөсөө. Гэтэл манайх одоо жишээ хэлт авсан баялагын 34% бид нар аваад өөрснөө борлуулад өмнөх тэр зардлын төлөөд ингээд нөгөө авах ёстой байхгүй. Одоо эднэрийн Rio Tinto шиг зарчмаар болвол уг нь. Тийм шүү дээ. Гэтэ ер нь энэ дүгнж хэлэхэд эцсийн эцэд бол бүх менежментийн одоо ирэхэд эднэрт өгчөж байгаа нь л нөгөө ингээд дураараа дөргөх бүх юм болчихж байгаа байхгүй. Одоо тэгээд яах юм бэ? Манай тэр шуузын 3 гишүүн одоо энэ илтийн зүйл дээр тэгээд одоо тэр шийдвэр гаргахад ямар ч нөлөө байхгүй. Энэ зардлууд ч нөгөө төсвийг баталдаг байхгүй. Тэр төсвийг батлахад нөгөө нэг манай түүзийн 3 гишүүн оролцож байгаа. Юу оролцох юу угаасаа түүзийн хурлаар баталж байгаа юм чинь. Одоо хүмүүс ингээд одоо шинжлэхтэй гэж зүйлийг ярихаар эхнээсээ ер нь 34%-ийг авах хэрэггүй байсан. Одоо ингэж хүүнд бариулах байсан бол тэр амнат буюу ногдол ашгаал тухайн үед одоо өндөр тавиад авах байсан гэсэн ийм хувилбарыг ярьдаг л да. Таны хувьд болохоор одоо яг яавал ашигтай болох юм? Би ч одоо 34% их хайртай юм шүү дээ. Яагаад тэгэхээр зэрэг одоо зүгээр ингээл бодлоо. За. Одоо бид нар 34% эзэмшихгүй байсан байх гэж бодъё. Эзэмшээгүй гэж бодъё. Ерөөсөө танаас. За тэгвэл тэр саяын анхны асуудаг 22 ч юм бол мэдээж байхгүй. Тэр бол нөгөө тэр өрөнд орохгүй. За тэр бол өрөнд орохгүй. За тэрийг бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр өрөө чинь угаасаа байхгүй болох юм байхгүй бид нар. Тэр нэг тийм альч талдаа. За нэгдүгээр, хоёрдугаарт болохоор энэ компанийнхаа нэг үйл ажиллагааг аваад үзье л да. 100 мэдээж 34% байхгүй бол 100% Rio менежер хийдгээрээ л хийнэ. Тэр энэ бүх зардлууд гардаг гараад гарах. Энэ нөгөө үзүүлсэн нөгөө саяын юм чинь баялагч гардаг гараад гарна, зээлдгээр хэл зээлнэ. Ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. Ганцхан бид нар 34% авдаг чинь ногдол шиг дээр гарна шүү дээ. Ногдол шиг гарвал хүртэх гээд шүү дээ. Ерөө санаа нь. Тийм. Тэгж яах юм. Дахиад зардлаа. Тэгвэл ялгаагүй л байхгүй юу? Нөгөө ашгийг нь баг бодгоо. Ямар ч ялгаа байхгүй. Нөгөө манай төлдөг нөгөө орлогын албан татвар одоо corporate income tax гэдэг нөгөө компани төлдөг ашигын татвар. Тэр бүх юм яг л адил юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ 34% эзэмшснээрээ энд ерөөсөө муу байх. Харин 34% чинь аюул ашигтай байх. Яг тэгэхээр одоо бид нэр ярихдаа энэ зардлыг ингэж гаргахгүй. Өөрөөр хэлбэл бүр гэрэн дээр ч байгаа 34%-ийн хувьцаа одоо хувьцаа юу түүзийн хурал хийн шүү дээ. 34% талаас одоо төх гэж байгаа төрийн өмчт компани талаас одоо ядаж нэг хүн оролцсон үед хурал хүчнтэй гэж байна. Манай гурлаа хурлаа хийчихээ яваад үгүй бид нар их ингэж зардал гаргаж чадахгүй байна.
Ер нь тэр гурав ингээд хурлаа хаяад энийг хийлгэхгүй байх боломж байсан юм биш. Байлгүй яг нэгдүгээр тэр байсан, хоёрдугаар болохоор энэ бүх нөгөө нэг зардлуудыг тэд нар мэдчихсэн гэсэн үг байхгүй. Энэ мэдээллийг ч одоо сая өөрөө үзүүллээ шүү дээ бичиг. Энийг яаж ижил нэг юм бид нар одоо бас авч шүү дээ. Ерөнхийдөө бол таамаглал байсан л да. Миний одоо өмнө нь үзүүлжсэн зөндөө олон тэр юу байгаа. Зээл ингэ болох гэдэг шүү. Зардал мардал гэл нэг баахан. Одоо ерөнхийдөө багцаа яриад байсан. Одоо бол бүр баарахгүй нэг тоон дээр ярьж байгаа байхгүй. Тэгээд би энэ одоо манай талд оногдох тэр 34%. Тий би тэрийг ярих гэдэг юм тий. Тэр чинь одоо энэ л юм л да. За манай нөгөө 34-ыг эзэмшснийхээ төлөө асар их өрөнд орлоо гэж байгаа. Тийм тэр чинь энэ одоо миний энэ модель энэ нөгөө өссөн одоо төрөнд улаанаар дүрсэлсэн байсан зээлийн хөвчин байхгүй. За энэ зээлийн хөвч ингэж л өсөх. Тий. Яг энэ жижигхэн цэнхэр энэ бараг харагдахгүй байх та энэ нөгөө 34% авж байгаа өрчин байхгүй. Ингээ санхүүжилт хийгээл ах юм. Одоо 12 онд нэг төд 11 оноос эхлүүлээд манай 10 маань эхэлсэн. 38 саяас эхэлсэн шүү дээ. Тийм байна. 38 сая доллароос. Тэгэл баг хийгээл байгаа юм. За. Тэг яг энэ чинь нэг 2 тэрбум нэг энэ хавцал байх хэвээр. Ингэж л хүү өснө гэсэн үг байхгүй. Зүгээр энийг ер нь төлөвлөгч юм бэл. Танаа баялаг та нарыг харин харж үзчихэж шүү. Эний чинь болиё гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар болохоор нөгөө хэдэн татвараа аваад 10 одоо 8 тэрбум доллар аваад одоо доллараа гэдэг шүү дээ. Гэхдээ бас эдгээр чинь нөгөө одоо net present value буюу одоогийн үнц нь гэдэг мөнгөний үнц нь гэж ярьдаг шүү дээ. Өнөөдрийн $100 одоо дараагийн жил бол $90-тай тэнцэх байхгүй 10% дискаунт энэ. Тий одоо бид нар далд уурхаа ерөөсө болсон гэж бодъё л да. За тийм. Энийг бол би далд уурхаа зогсчих гээд ирсэн учраас Дубайг хийсэн гэдэг. Тэгэхээр ингээл яваад байна л гэсэн байхгүй энэ хэмжээнд л. Энэ чинь цаашаа ч гэсэн юм л байна. Энэ хэмжээнд яваад байхад бид нар бол хангалттай нөгөө нэг одоо тэгээд далд уурхаа энэ хүйгөө нортой явахад дараагийн байжлын өрөвддөг үлтэйгээл тэгж бол явж бас болох байсан л та тийм. Тэгэх юм бол ашигтай л гарах байсан. Тэгэхээр Дубай бол одоо ингээд яг хуу манай тэр байгуулс улсууд ингээд байгаа байхгүй. Өнөөдрийн уушигнаас маргааш өөх юу вэ? Тухайн үед засгийн газар эдийн засагч юм тийм нөгөө юу хэрэгтэй байсан юм шиг байгаа нөгөө мөнгө төгрөг тараахд үү сонгуульд мэдхгүй ямар нэг утгаараа тэнгуут л авчаал нөгөө нэг төр зургийн одоо 9 онд гэрээ болоход бас анх тэгсэн шин. Татврын урьдчилгаа гээл нэг хэдэн төгрөг тэр бонд гээл байцгууддаг байх. Тэгээ $250 сая аваад гэхдээ тэр нь буцаагаад хүүтэй төлсөн байхгүй. Тийм тэгчээд тэгэл нөгөө нэг эдийн засаг гоё болчлоо. Оюутлага ингээд өглөө мөглөө. Яг гоё боллоо бодтой юм төрөний миний тэр бөөрөнхий дээр ногдол шиг авч ижил бид нэр жинхэнэ гоё юу бол авах ёстой шүү дээ бол. Ямар одоо энэ жил ихэд сонирхолж хэлэхэд Rio Tinto 9 тэрбумын Rio Tinto 148 жилийн түүхтэй компани байна. Энэ 148 жилийнхээ түүхэнд хамгийн өндөр ногдол шиг тарааж байгаа гэж байгаа юм. Тэгэхээр эднэрийн юм бүр зорилго нь компанийн зорилго одоо өөрөө гэх юм тэр нь хамгийн их ногдол шиг тарана гэсэн юутай. Тэгэхээр Rio Tinto өөрөө тийм байж яагаад манай оюу толгойд нөгөө ногдол шиг тараахгүй гэсэн юм өрөөтэй. Ийм компани болгоч байгаа гэдэг нь сонирн байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол одоо чинь за тэр манай Түүзийн улсууд юм уу Rio Tinto-гийн одоо ядаж оюутлогын захирал интерес л одоо та нар. Тэгэхээр бид нар энэ нэг ийм нэг татвар гээл ингээл төд өгж जैन энэ ч хөл ёстой татвар шүү дээ хуулиараа. Энд нэг жижигхэн аж ахуй нэгж ч гэсэн өгчл байгаа шүү. Тэгвчл байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн нөгөө нэг тэр бүтгэл хувийн бензин худалдаад авах тэр дотор ямар их татвар байдаг гэж бодно. Тийм. Тэгэхээр онцгой татвар, замын татвар гэдэг баахан татвар байгаа шүү дээ. Бензин худалдаад авч байгаа хүртэл татвар төлж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэр бол одоо юу гэдэг тийм шиг компаниудынхаа засаглалыг сайжруулж ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Энэ чинь байгаад байгаа байхгүй. Яагаад ийм та одоо энэ ойлгон гэрээг өөрчлөх талаар одоо энэ ярьж байгаа үед та одоо хамгийн гол санал таныг хэлэж гэвэл ямар одоо хувилбарыг би түрүү хэлсэн. За. Гэхдээ нэг ийм юм бэлддэг л байгаа. За. Одоо за энэ бол эхлээд би нэг ингээд сул урсж байгаа шалтгаанууд гэдэг. Энэ одоо ямар бүгдийн дордолтой шүү дээ. За яг ер нь нөгөө л зээлийн төрөчийн юмнууд зээлийн шийдэл гэхээр зэрэг ийм юм байна. Хоёр салгаж үзэх хэрэгтэй. За. 13 оны хүртэлх ил уурхайн ажиллагааны хувьд энэ дээр нөгөө нэг манай нэг нөгөө 3 сайдын нэг ажлын хэсэг гараал тийм нэг баахан зардлын юм гаргасан шүү дээ. Нөгөө татвар материалын маргаан. Тийм. Гэхдээ яг зүгээр бид нар тэгж араас нь хөөцөлдөхгүй. Эсвэл ерөөсөө энэ
Rio Tinto-гийн ингээд загвар тавьчаад байна шүү дээ. Энэ загварыг бид нэр эвдэх үү гэдэг асуудал байгаа байхгүй юу? Миний хувьд бол эвдэх хэрэгтэй л гэж бодож байгаа. Тийм. Тэгэхгүй бол эн чинь нөгөө нэг за одоо чинь за лайбрыг 6.5 нэмэх нь лайбрыг за 5.5 лайбр болгох чи. Хөөх энэ танах ингэ штэ. Энэ ямар ч тийм чанарын өөрчлөлт авчрахгүй байхгүй юу? Тэнгүүтэл цаана өөр нөгөө зардлуудаа нэмждэг ч юм ингээд нөгөө реформ хийх ёстой гэж үзэж байгаа. гэж үзэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр зэрэг тэрийг бол мэдээч хэрэг яг одоо би ч бас нэг Эрдэнэс оюутлогын компани дээр зөвлөхөөр ажиллах гээд байгаа. Тийм. Тэгэхээр одоо тэгээд нарийн яриад яах вэ? Энэ бол дандаа зүгээр ингээд нэг мэдээж энд бол нарийн ярихад төвхтэй тий. Тийм. Гэхдээ ямар ч байсан юм боломжуудыг ойлгох ийм л санаатай л. За хоёлаа ярианы төгсгөл та нөгөө яагаад энэ их баялгаа ашиглуулсан мөртлөө 2051 онд би сая хэлсэн 22 тэрбумын өрөөнд ороод байгаа юм бэ? Манай 34% одоо санхүүжилт 38 сая доллароос эхлээд 2.3-4 тэрбум болоод тэгээд хүүн 20 болж байгаа байхгүй юу? Ингээд 22 болчихж байгаа. Тийм. Тэгэхээр одоо бид нар 2 хэд юм бол нөгөө 66 5 орчим ч юм уу 4 хэдэн тэрбум доллар байгаа шүү дээ. Тэрнээсээ нөгөө 16-ыг нь авчи. Улсын их хурлын нөгөө 57 дугаар тогтоолоор ингээд 16-ыг аваарай энэ гэсэн юм нөгөө юу байгаа шүү дээ. Чиглэл өгсөнгээ ярьж байгаа тийм. Тэгсэн чи одоо тэр 34% одоо бидний 22 тэрбум ингээд үнэлээд байгаа юм маань бүр хасах руу орсон. Одоо бид нар 51% ч 100% ч үнэгүй авсан ч болно. Ер нь нарийн ярил. Рио Тинто тийм асуудал тавих хэрэгтэй. Яагаад гэвэл энэ одоо санхүүгийнх нь энэ ч одоо энэ юунд харагдахгүй байна. За. Тайлан байдаг чинь хаанхын санхүүгийн тайлбар. Энэ яг оюутлогын компани хэлээ. Ингээ 11 оноос энд ингээ 19 он хүртэл байна. 19 он хүртэл санхүүгийн тайлбар. Тэгэхээр энэ 19 он хүртэл энэ дээр ингэж байгаа байхгүй. Хоримтлагдсан ашиг гэж. Хоримтлагдсан ашиг гэдэг чинь өөрөөр хэлбэл аливаа бизнес чи ашиг төлөхийн ашиг олохын төлөө л байгаа шүү дээ. Алдагдaltaд ороод ивэл энэ хоримтлагдсан алдагдал болчихно. Ашиг биш. Тэгэхээр одоогоор 19 оны төгс энэ баталгаатай тоонууд нөхгүй. Яг тэгэхээр 20 оных бол одоо гарсан баг. 19 оных энэ 4 тэрбум 4.4 тэрбумын хасгатай ашиг. Ийм нөгөө компани байгаа байхгүй. Тэгэнгүүтээ манай хувьцаа болохоор 3.7 юм байна л да. 19 он. Тэгэхээр бид нар чинь нөгөө одоо чинь бит хоёр нийлээд бизнес хийхэд энийг оруулъя гэхэд дараа нь ашиг авч энэнийхээ үр дүнгэл нэмэгдүүлэх гэсэн л зорилго. Тэгэхээр одоо энэ ч үр дүн байхгүй болц бүр хасах болц. Өөрөөр хэлбэл нөгөө 66% чинь хасах болцсон байхгүй. Бид нар 66%-ыг авчил та. Үнгүүгээр. Тэгээ өөрсдөө ажиллуулъя. Яг хөө мэдээч хэрэг нөгөө Rio Tinto чинь одоо Jacobs Engineering гэдэг компани хөсөлж байгаа шүү. Тэр компаниг бид нар хөсөл авчи. Тэгэл тэр гадаадуудаар нь хийлээдэг юм хийлгээл монголчууд нь хийдгээр ийл явах. Тэд нар Jacobs Engineering-ийг хөсөлж авчаад цаана зүгээр бид нар та нар Jacobs-ыг хөсөлж чадахгүй байсан. Та нар ингэж далд уурхай байхыг мэдэхгүй байсан, ингэх байсан гэж хэлээд тэндээс нь бид нар нөгөөдөл чинь юугаа аваа сууж байгаа байхгүй юу. Менежментийн мэдлэгээ одоо үнэлээд гэсэн үг. Мэдлэгээ арай дэмдүүл хэлчихэд байна л да. Одоо энэ оюутлогоо дээр ингээд харахаар оюутлогоо бол бүр их гайхамшигтай ордог байхгүй юу. Алттай, зэстэй, дээрээс нь мөнгөтэй. Одоо молибден байгаа. Тийм, молибден. Энэ дээр молибденыг ерөөсөө тооцоогүй байна. Одоо энэгээрээ ч гэсэн одоо дэлхийд үнэхээр гайхалтай орд одоо дэлхийд маш дээгүүр торох юм орд газар гэдэг. Тэгээ бид нэр одоо энийг харамсалтай нь ингээд нэг юм ашиггүй одоо нэг бүүн хэрүүлийн алин болсон тийм. Нэг ийм байдлаар л өнөөдөр явчихад байгаа. Энийн шалтгаан ер нь юу вэ? Эхнээсээ буруу гэрээс эсвэл мэдлэг боловсруулалтгүй хэлж мэдэхгүй байх юм байна. Үнэхээр одоо буруу гэрээ буруу гэдэг нь бол тэр л ойлгомжтой асуудал. Харин гэрээг буруу хийхдээ одоо яагаад одоо тэгсэн мэдэхгүй. Одоо энэ ингээд ерөөсөл би ганц л юм хэлдэг байхгүй. Гадных ингээ гэрээний төсөл боловсруулаад ирсэн. Тэгэл ерөөсөө тэрийг авчаал ингээл батлал. Бараг өөртөө ойлгоогүй юм биш. Ойлгоогүй л баг. Тэр сүүлд одоо тэр би баяргуугаас нэг асуужсэн ганц нэг өөрөө болцоо олдонгоо та ойлгоогүй хийсэн юм биш үү гэхээр тийм хэлэхгүй гайхамшигтай. Нөгөө юм л ярих гэдэг шиг үл. Тэгээд яг хоо тэгээд өөр хис улсууд нь ч гэсэн гайхамшигтай гэрэл хийдэг шүү дээ. Тийм ер нь тэгээд одоо ч гэсэн гайхамшигтай л хийгэрэл яваа.
За тэгэхээр та бас өөрийгөө төгсгөлд нь танилцуулахгүй юу? Би бол өөрөө бол Монгол Улсын их сургуулийг математикч мөрөглөөр төгссөн. Тийм тухайн үед социализм үед л дээ. Скватрын нэрж цалинтай гэдэг. Тийм тэгээд дараа нь би их сургуульд нөгөө багшаараа үлдэх одоо ёстой байсан. Угаасаа социализмч төлөвлөсөн гэдэг шүү дээ. Тэгээд тэрнээсээ зөрөө нэрж цалинтай оюутныг бол одоо багшаар авч. Тийм тэр бол ойлгомжтой байсан. Тэгээд бүр үлдэх гэдэг. Тэгээд зөрөөд нөгөө компьютер програм гэж явж байгаад тэгээд ник гэдэг нөгөө одоо манай Монгол орн даяар Коломкотой энэ компани байлаа шүү дээ. Улсын компани байсан. Тэр компанид энэ компьютерийн сүлжээ энэ санхүү бүртгэлийн програмыг хийсэн. Анхных нь хийсэн. Тийм. Ер нь Монголд баг анхных л та. Тийм. Тэгээд ингээд никийг нэлээд зэгцлээд тэгээд байжсэн никт байжсэн чинь Голландын нөгөө Мастрихтын бизнесийн удирдлага, Мастрихтын сургууль бизнесийн удирдлагаар сурах тийм болцсон. Яг тэр нэг төлбөрийн төлсөн. Тий. Тэгээд би тэнд 2 жил нөгөө яг энэ Монгол дахь сургалтаар нь сурсан л та. 2 жил сураад тэгээд нөгөө Master of Business Administration буюу бизнесийн удирдлагын мастер гэдэг. Одоо курсыг төгссөн. Тэгэл болоо таа. Тэгээд яг өөрөөр хэлбэл математик ба тэр бизнесийн удирдлагын хоёулангийнх нь л одоо магистр юм да. Тэгээд одоо энд маш хэрэгтэй шүү дээ ийм мэрэгчлэтнүүд яг өнөөдрийн энэ маргаантай асуудалд тий. За тэгээд урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Энэ чинь ашиг авах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ногдол ашиг нь бийч байхгүй. 37-нд бүх юм дуусаад ер нь бол одоо 37-оос хойш та нар яавал яа л гэсэн утгатай байхгүй. За тийм одоо яг яавал тэгээд ашигтай болох вэ?